За өнөөдөр гашуун сухад ганцхан бомтын хил дамсан төмөр замын хилцээрийн одоо соёрхон батлах гад ингээд хэлэлцэж байна. За үнэхээр энэ хэлэлцээр бол олон жилүүдийг давж туулсан бас одоо энэ хамтарсан засгийн газрын бас нэгэн томоохон одоо амжилтаа гэж ингэж бас хэлж болох байхаа. Манай Монгол улсын хувьд бол бас үнэхээр худалдааны болон гадаад хамтын ажиллагааны бас өндөр ач холбогдолтой гэдэг талаас нь бол дэмжиж байгаа. За энэ дээр холбогдуулаад ер нь бол хоёрхон одоо тодруулах нийтэд мэдээлэл өгөх хоёрхон асуултыг асууя гэж. За нэгдүгээр энэ гурвыг цогцоор гэдэг юм зарчим орж ирж байгаа. За хүмүүс бол ихэвчлэн одоо төмөр замын одоо хоёр талаасаа уул зураг байгуулах тухай төмөр замын бүтээн байгуулалтын тухай ойлгож байгаа. Гурвыг цогцоор ч нь бол эхнийх нь бол хил дамсан төмөр зам байгаа. Хоёр дахь нь бол нүүрсний худалдаа, гурав дахь нь 5 толгой нүүрсний хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ нүүрсний худалдааны асуудал 5 толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яагаад заавал ингэж гурвыг цогцоор буюу энд хамт орж ирж байгаа юм бэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуултад нүүрсний худалдаа нь өөрөө энэ төмөр замын бүтээн байгуулалтыг дагаж орж ирж байгаагаараа энэ дэлхийн зах зээлийн үнэн дээр цаашдаа тогтоод явах одоо Монгол улсын эрх ашиг хамгаалагдаж чадах уу гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарх нь 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг байгаа. За мэдээж яг төмөр замын одоо бүтээн байгуулалт явуулахаар нүүрсний экспорт нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь өөрөө яг энэ хэлэлцээр дээр дагаж орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ одоо манай талын санаачлага мөн үү? Манай улсын үндэсний эрх ашиг энэ дээр яг баттай хамгаалагдаж чадах уу гэсэн ийм одоо 3-4 асуултыг асууя. За энэ бол одоо маш урт хугацаанд яригдсан ийм одоо асуудлаа. Тэгээд бас янз бүрийн шалтгаанууд байсан. Тэрийг бид нар өнөөдөр энэ маш олон байнгын хороо улсын хурлаар хилцүүлэгдэхийн шатанд бол бүгд ойлголттой учраас энэ богино цагт бол ярьж амжихгүй бах. За гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол одоо энэ засгийн газар хоорондын хилцээрийн одоо хоёрдугаар зүйл залтан дээр орсон. Энэ нь бол таны хэлсэнчлэн одоо эхнийх нь бол гашуун сухад ганц модын төмөр замын хил дамсан холболтын асуудал, хоёрдугаарх нь нүүрс худалдаа авах гэрээний асуудал, гуравдугаарх нь уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм 3 асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо асуудал гурвыг цогцоор гэдэг энэ зарчим бол 2014 оны одоо хоёр улсын ерөнхийлөгчдийн одоо зурсан бичиг баримтын үеэс бас яригдж эхэлсэн олон улсын практикт байдаг асуудлуудыг нь цогцоор одоо авч үздэг ийм одоо асуудал. Тэгэхээр энэ үеэс эхэлсэн. Тухайлх юм бол нэмж хэлэхэд бас Оросын албаны улстай бид нар өнгөрсөн намар Путин ерөнхийлөгчийг ирэхэд нефть бүтээгдэхүүний хангамж, онгоцны түлшний асуудал хоёрыг ч гэсэн бас ингээ хамтд нь цогц буюу пакетны байдлаар ингээд авч үзсэн гэдэг ийм одоо жишгүүд байдаг. За өмнө нь энэ асуудлууд ингээд тусдаа явхаар манай улсын байр суурь яг ингээд нэг нэгээр нь явхаар хоорондоо уялдаж өгөхгүй нэгнийх нь асуудлыг буюу тухайлах юм бол төмөр замын асуудлаа хийгээд бариад ирэнгүүт бусад асуудалд гацаад зогсчдөг ийм одоо нөхцөл шалтгаанаас болоод өөрөөр хэлбэл одоо хэлсэн үгэндээ хүрэхгүй буцдаг иймэрхүү шалтгаануудаас болж энэ асуудлуудыг багцалж зохицоор гэдэг ийм байдлаар шийдсэн гэдгийг хэлье. Тэгээд энэ дээр одоо энэ байдлаараа засгийн газар хоорондын хилцээрт болон мөн одоо 58 дугаар тогтоолын хоёрт ороод батлагдаад явж байгаа гэдгийг хэлье. Сая энэ цогцоор дотор нүүрсний худалдааны ялангуяа тэр үнийн хэсэг бол олон улсын одоо хоёр улсын худалдааны одоо шударга зарчмаар дэлхийн зах зээлийн зарчмаар явж чадах уу гэдэг нэгдүгээр асуултыг дахиад тодруулаад өгөөч. Хоёрдугаархан дээр 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг нь одоо манай энэ гэрээний нэг хэсэг болчихж байгаа. Тэгэхээр энэ гэрээний хэсэг болж байгаа хувьд манай улсын үндэсний эрх ашиг яг бүтэн хамгаалагдаж чадах уу? Энэний цаана яг юу яваад байна вэ? За үнийн зарчим бол бид нар өнөөдөр 5 толгойн Эрдэнэс 5 толгойн компани олборлож байгаа нүүрснийхээ ойролцоогоор 50 орчим хувийг өмнөх 4 гэрээний урт хугацаатай байгуулсан гэрээнийхээ зарчмаар нийлүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо урт хугацаанд эцсийн хэрэглэгч нь авч хэрэгэлдэг энэ одоо тогтолцоо бол энэ ялангуяа нүүрсний одоо зах зээл дээр нүүрс гангийн коксч нүүрс гангийн энэ одоо холбоосон дээр баримтлаад явдаг ийм зарчим байлээ. Тэгээд үнийн хувьд бол одоо тэр тээвэртэй тээвэргүйгээс болж онц ялгаатай харагддагаас
биш одоо урт хугацаанд нэлээд одоо тогтвортой байх ийм үн байдаг. Хэрвээ бид нар нүүрсний үн өндөр байхад ч гэсэн энэ асуудлаа шийдсэн бол бас нэлээд хожоотой байхаар байгаа. За хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг асуудал дээр бол бид нар өнөөдөр одоо энэ 58 дугаар тогтоол дотроо бид нар энэ 3 дугаар зүйл заалтан дээр одоо Эрдэнэс 57 компани хувьцаа эзэмшиж байгаа ашиг тамтуудын тус. За ерөнхий сайд нэмж хариулъя. За энэ төмөр зам холбогдсноор эхний ээлжинд бол таамж одоо энэ өргөн цариг, нарийн цариг хоёр хоёулаа хил дээр одоо ингээд аль альнийхаа улсынхаа төмөр замын царгийг хүлээн зөвшөөрөлцөөд ингээд холбогдож байгаа. За уурхай дээрээс нүүрс ачигдаад өргөн царигаар одоо шууд юу орно? Ганц мод руу ороод ганц мод дээр одоо ачаал буулгалтын терминал дээр шилжин ачаалт хийгдээд нарийн одоо замаар цаашаа явна гэсэн үг. За хоёр дахь нь бол нарийн зам, нарийн цариг Монгол руу орж ирээд нүүрс ачаад цаашаа одоо хилийн бомб торох, далайн бомб торох ийм боломж олцоо бүрдэж байгаа. Тийм учраас цаашдаа бид бол гурван улсын гэрээгээр хамтарсан гэрээгээр хийгдсэн одоо энэ дамжин өнгөрөх тээвэр мөн одоо бус орнуудаас ирж байгаа одоо энэ тээврийг нэмэгдүүлэх, энэ бусдын ачаа тээврийг тээвэрлэх ийм боломж олцоог бүрдүүлж өгч байгаа гэдгийг хэлье. За энэ дундын коридор гэж саяны одоо асуултаа бас адил одоо зүйл. Өөрөөр хэлбэл энэ төмөр замыг бид одоо хамтдаа тэгш хэрэгтэйгээр одоо ашиглана гэдэг дээр бол харилцсан одоо тохиролцож байгаа. Өөрөөр хэлбэл цааталтаа байгаа одоо China Energy-гийн замыг бид бас адилхан тэгш хэрэгтэйгээр одоо ашиглана гэдгээ энэ гэрээг дагсан протокол заасан байгаа гэдгийг хэлье танд. Баярлалаа. За төвшин гишүүний асуултанд товч тодорхой хариулъя. 2014 онд 5 компани 51%-ийг одоо Монголын тал. За гэхдээ 5 компани тэг хувь 49%-ийг Хятадын тал. Тэр нь одоо тухайн үеийн Шинхатай одоо хийхээр нэг өөрөөр лиценз шилжүүлэх юм хилцэж байсан. Өнөөдрийн энэ гэрээвэл ямар нэгэн лиценз шилжихгүйгээр зүгээр нүүрсний тогтвортой худалдах энэ асуудлыг эрх зүйн хувьд баталгаажуулаач гэдэг л юм өсөлт. Тийм учраас энэ бол улсын эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байна.